Энэ өдрийн мэндийг хүргье. За. Өнөөдрийн спортын төлөвлөгөөр хөтлөгч Нэшаа хөтлөгч Улаанбаяр найрлагч төгөлдөр маань ажиллаж байна. За дэлхийн аврах сайхан өндөрлөлөө. Тэглээ. Харсан л да. Финалийн тоглолтыг яг олигтой үзэж чадсангүй. Финалыг бол үзсэн. Нэг зүйл юу санагдсан бэ гэхээр финалийн тоглолт хитрхи нөгөө Америкчуулсан тоглолт шиг. Одоо эхлээс нь авахуулаад жишээлбэл одоо нэг төрийн дуулалын жишээлбэл тоглолтог байсан би санахгүй байна. Тий. Өмнө нь зүгээр төрийн дуулалны ихшиглэл тэгээд тоглолт эхэлдэг байсан шүү дээ. Тэгсэн чинь энэ дээр за Испани бол угаасаа нөгөө төрийн дуун зүгээр нэг аяа байдаг. Өгөхгүй. Тэргээр алдартай. Тэгэнгүүтээ Аргентиных тэр болоод тэрнгүүж яг тэр дуун жишээлбэл ингээд эмгтэй дуучин гараад дуулаад за тэгснэ нөгөө баруун жигүүрээс зүүн жигүүрээс гэл нэг зарлалтай шүү дээ нэг бокс тэр яг тэр шиг өөр өөрсдийн гэсэн одоо ринг анонсертай Испани шгшээ багийг зарлаад Аргентины шгшээ багийг зарлаад тэгтээ зарлж байгаа хүн бас ямар хүн байлаа тийм ээ. UFC-гийн одоо хамгийн алдартай яг одоо тамирчдыг залдаг тийм манай хүн байгаа штэ. Тийм зүйл харагдаад за тэгээд яг зөв хөл бөмбөг эхэлдгээр эхлээд сайхан тоглолт болсон. Сайхан тоглолт гэдэг нь яагаад гэж байгаа гэхээр Испани шгшээ багийн хувьд бол тоглолтын агуулгыг аваад үзэх юм бол ер нь Аргентинд бөмбөг өгөхгүй маягаар. Тийм ямар ч статистик харахад бол Аргентин хаалгаар нэгт зогсонгүй ямар ч тийм давангаалсан юм үзүүлсэнгүй яг нөгөө Аргентин мөнөө биш үү гэсэн тийм тийм эргэлзээ бас дотроо байлаа. Одоо жишээлбэл 90 минутын турш 2 үе бүтэн аваад үзэх юм бол 2 үе дараалан Аргентин бол хаалгаар ерөөс нэг зөхөөг. Нэмэлт цаг гарсны дараа л 3 удаа хаалга руу зогсон гэсэн үзүүлэлт нь нэмэгдэж байгаа. Бусдын дээр бол Испани бол угаасаа юу аваад залж чинь лээ. За үүнээс гадна нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр нөгөө хоёр багийн дасгалжуулагч байгаа шүү дээ. Одоо Де ла Фуэнте, Испани Де ла Фуэнте нөгөө Скалоны хоёр, Аргентины Скалоны ч өөрөө юу авахдаа одоо сургалтанд сууж сертификат авахдаа Де ла Фуэнтегийн шав байсан гэж ярьж ирсэн. Тэгэхээр бас нөгөө багш шавын хоорондын нэг юм тулалтай тийм нөгөө багшийн эрдэм шаваас ч гэдэг л эсвэл нэг тиймэрхүү юм ярьдаг. За үүнээс гадна хэрвээ бас нэг ингэж уянгалаад ярих юм бол нэг нь колон нөгөөд нь колончлогч байна. Тиймэрхүү юмнуудаас харагдах боломжтой байгаа. Яг гоо тэгээд тоглолтыг харуул одоо нөгөө ингэж тоглолт дуусны дараа одоо ингэж нэг жоохон нэг тайвширчлаа шүү дээ тийм. Ганц хоногийн дараа 2 хоногийн дараа гэж харахад Аргентин яг тоглолтоо зүгээр яг өөрийнхаараа ингээд хүснээрээ тоглосноо эсвэл тоглолтоо өгснөө цаанаас нь шаардсан уу гэсэн зөндөө тийм тийм одоо манифест маягийн одоо тийм бослог юм дотор болоод л шүү дээ тийм ээ. Яг хуу Аргентины шгшээг бол яалчгүй ингээд аваад үзэх юм бол одоо Месси руу бөмбөг дамжуулах ч юм уу тэр нэг юм боломжийг гаргаад өгчвөл тэгэл тэр чинь арай өөр болчихсон шүү дээ. Одоо жишээлбэл Англиг Аргентин буулгаж авч байгаа зүйлдэг нь одоо энэ Рио Фердинанд, Гари Невел, Рой Кин эднэрийг ярьж байгаагаар бол үгүй тэд нар ингээ хоорондоо бас нөгөө англичууд болохоор англиа бас нэг өмөрж ярина. Нэг юм бухимдаад байгаа байхгүй юу? Гэхдээ хоорондоо бас санаа зурж байна. Юу гэхээр үгүй сүүлийн 20 жил хөл бөмбөгийн клубүүд Месси гэдэг тоглогч нар 2-3 хамгаалагч юм хүн зоож иж энэ хүнийг хязгаарлаж байгаамаа гэдгсэн чинь Гари Невел болоод дөрөнгөд тэгвэл одоо тэгэл тусгаарлахгүйгээр нь 5 6 одоо 4 3 дүүн тоглогч очоод хамгаалаад байх чинь тим кросс хайж байгаа хүн дээр заавал очоод байх шаардлага юу байгаа гэдэг маягийн юм жишээлбэл ярьж ирсэн. Тэгэхээр энэ тоглолтыг жишээлбэл аваад үзэх юм бол Испани шгшээ багийн хувьд бол Аргентины хувьд одоо бөмбөг ингээ ардаа дамжуулах ч юм уу эсвэл Испани бол өөрөө нэг юм шахдаг стилтэй тоглолттой болцсон байлээ. 10 Испаниг бол арай өөр Испани болцсон байлээ. Яг энэ өнцгөр аваад үзэх юм бол нэгт одоо энэ Ромеро юм уу Мартинес дээр явж байгаа бөмбөгөн за Гонсалес Макалистер тэгээд тэрнээс цаашаа юу байхгүй пас байхгүй. Тэрийн замаас нь Испани ингээд булаачдаг ийм зүйл. Тэгэнгүүтээ би одоо Родриг за Манчестер Сити тоглолтын мэдхийн үед мэднэ. Гэхдээ Сити тоглохдоо арай тактикийн тоглогч байдаг бол Испани шгшээ дээр бол Родригийн яг тэр нөгөө гоё юм харагдаж байгаа байхгүй. Одоо Испани шгшээ багийн нэг сонирхолтой зүйл нь юу гэхээр баг бэлтгэлийн талбай дээр байгаа мó гэмээр харахгүйгээр пас дамжуулдаг шүү дээ нэргүй. Тэгээ хоорондын уялдаа ойлголцолж яасан сайхан энэ дээр бас нөгөө нэг юм тасархай одоо гавьсан од гэхээс илүү за Ламин Ямалыг ярьж болно. Гэхдээ багийн тоглолт гэдэг зүйл ингээ алдагдахгүй явж байна гэдэг нь бас. Тэгээд яг хожлын голыг авчирсан хоёр хүн энэ дэлхийн аргаар маш их шүүмжлэгдчихсэн. Тийм ээ. Голын дамжуулалт бол одоо Вильямс өглөө шүү дээ. Вильямс бол эхний тоглолтод гараад юу ч хийсэнгөө, бүгд хөрсөнгөө, хоёр тоглолтод бас гараад сүүлд нь
инглээ форумгүй яалчгүй форумгүй ингээл хоёулаа ч гэсэн тоглолтын дээр нь баян шүүмж үжсэн тийм ээ. Тэгсэн чинь яг хэрэгтэй үед хамгийн эцсийн мөчтөн тэгэл одоо Вильямс гарч байгаа бөмбөгийг тэнцээ бас тэмцэж ягаад тоогоогоор доош одоо төв рүүгээ хаяж штэ. Тэгээ оруулж байгааг бол Ферран Торрес тийм ээ. Торресыг бас ер нь бол гарч ирлээ бөмбөг уваалаа. Гол хийгээгүй инглээ тэглээ зөндөө болж ирсэн. Тэгээд эцсийн мөчт хожлын гол авчирсан дэлхийн аваргын гол авчирлаа. Тэгээд тэнцэн бас зөндөө яг нөгөө хамгаалагч Аргентины хамгаалагч Гидрэ яг засаж багт нь тэр дамжуулалт нь ороод Ферран Торрес гав анцаараа гаргадгүй гэсэн. Тэгсэн чинь яг тэрийг дэлхийн аваргын мөнгөн медалийн Гидр одоо засалт боллоо гэсэн нэг тийм бас нөгөө жокод явагдаж байгаа. За тэгтээ тэгээд нөгөө одоо яг энэ дэлхийн аваргын бас нэг юм постэр нараад байгаа шүү дээ. Нэг улаан цэглэн ногоо юм тань. Тэгсэн чинь бүгдийг ингээд бацсны давар нь яг нэг одоо хөл бөмбөгч ингээд нэг унж татж байгаа гол хийж байгаа. Тэр нь 7 дугаартаа улаан өсгөлтэй нөхөрөөс. Ингэж болохгүй шүү. Тэгж харахаар тийч яг нөгөө дэлхийн аваргын хожлын голыг улаан өсгөлтэй 7 дугаартаа Испани нөхөр гол хийж байгаа. Тэгээ унж татж гол хийж байгаа. Тий. Бас сонирхолтой байна. Бас сонирхолтой. Тэгснэ эн чинь бас яг хөө нөгөө дэлхийн аваргын үеэр бид нар ингээд харж байгаа Өмнөд Америкийн одоо хүмүүсээс Аргентинаас буцаж хүмүүсээс ингээд асуунгууд чиний ер нь хамгийн дургүй улс аль вэ гэдэг Аргентин гэдэг байхгүй. Зүгээр ингээд логикоор бодъё л да Бразил гэдэг чинь Португалаар ярьдаг ганц улс байгаа тийм ээ. Бус нь бүгд Испанаар ярьдаг. Чил ч юм уу Колумб хүнээс асуувал ядаж нэг Испани Португалаар хуваагдаа Бразил гэж хэлэх юм болов уу гэж би боддог байхгүй. Гэтэл бүгдээрээ нэгэн дуудаагаар Аргентин дургу гэж нэрлэдэг. Тэр нь бас нэг учир шалтгаантай байгаа юм л та. Ойлгомжтой. Тий ойлгомжтой. Тэгэнгүүтээ жоохон одоо юу гэдэг нэг юм шигшээгээ төлөө амнасаа үл хайрхран гэдэг ч юм уу эсвэл нөгөө хүн чанараа уландаа гიშгэн гэмээр одоо Кукурей жишээлбэл ингээд амруугаар ортолцсон тэгсэн чинь Месси бол шууд шүүгч ажиллана шүү. Тэгж байгаа шүү. Хайгаад энэ амаа авах гэж оролцсон гэж хэлдэг гэл эхэлж байгаа юм чинь. Тэгэхээр энэ зүйл дээр бас Аргентин дээр жоохон эвгүй надад бол таалагддаг. Одоо энэ Парадис, Фернандес эднэрийн тоглолтыг аваад үзэх юм бол арай тийм ширүү. Тэр тоглолт дууссан дараа тэр зодон болж байгаа нас юм тийм ээ. Тий. Тэг ямар ч гэсэн хойлоо өнөөдөр яг нөгөө ямар нэг зөвхөн нэг тоглолт гэлтгүүгээр ер нь нийт юм дэлхийн аваргын нэг тийм халт маягийн тий нэг тийм итог маягийн юм. За тэгээд ялангуяа яг энэ зөвхөн тоглолт нь биш яг энэ хаалтыг яаж хийсэн. Ер нь бол дэлхийн аварга дахиад яг иймэрхүү зүйлс барах болохгүй хаа. Энэ бол супер зөвхөн Америк хийх боломжтой л. Тий. Шоу бизнес байгаа байхгүй. Яг нөгөө entertainment тал дээр Америкийн нэгц улсыг илүү гарах нэгч улс байхгүй шүү дээ. Жинхэнэ тултал нь хийлээ шүү дээ. Тий. Яг одоо тэр нөгөө дундлын 15 минутын завсарлагын үеэр одоо half time show гэдэг нэг супер боулоос болоо 11 минутын дотор юу багтааж байгаа юм тийч тийм ээ. 17 минут болов уу? 17. Ер нь бол яг YouTube дээр одоо яг ингээд бүгд ингээд шахагдаад яг тэр half time-ын тоглолт нь бол 11 минут лээ. Тий тэгэхэд тийч тий. За гарч иж байгаа хүмүүст юу дуулж байна? Яаж дуулж байна? Хоорондоо одоо уйл одоо хүмүүс ингэж ярьж байсан. За одоо half time-ээр BTS дуулна, за Justin Bieber дуулна, Coldplay дуулна. Тэ за Shakira, Burna Boy гэж хагаад эднэрээс за Shakira-аас бусд нь бол яг ийм хөл бөмбөгтэй хотлогтой тийм уран бүтээлч биш. Дуунуудаас BTS яг 22 оны дэлхийн аваргын дуун ерөөс нэг яваагүй шүү дээ. Яг магадгүй нөгөө тэр хөгжим дэмжигчд нь бол сонсдог л байх та BTS. Гэхдээ бид нар хөл бөмбөг сонирхдаг хүмүүст бол ерөөсөө тэр дуун одоо л аялгуунч хөтлөө. 22 оны жишээлбэл дуу гингүүд яг ямар дуу байгаа юм бэ гэд гайхаж байгаа байхгүй. Тий, албан ёсны яг тэр дуун бол ойлгож болж байна. Тэгэхэд яг энэ уран бүтээлчдийг ингээд нэрийг сонсохоор ямар ч хөл бөмбөгтэй ойрцоо, ямар ч хөл бөмбөгтэй тийм холбогдлолтой тийм байхгүй байгаа байхгүй. Гэхдээ сая ингээд харахад бол бүгдээр ингээд бүх дуунууд ингээд сонссон чинь бас зүгээр ч юм уу, дажгүй ч юм уу. Тэр за Justin Bieber яалчгүй тийм ээ. Яаж гарч ирж байгаа тэр амар сонирхолтой. Одоо тэр юу орж байгаа одоо гарч ирж байгаа тэр хоорондын яг ингээд найрлагчийн яг яаж хоорондын ингээд
гоё ингээ амтлах уу тийм ээ илүү гоё сонирхолтой болох уу гэдэг Justin Bieber-ийг сэлгээр оруулж ирж байгаа юм шиг тийм ээ. Гэтэ Ted Lasso гэж саннаас ярьсан. Ted Lasso-гийн дараачийн үйлрэл эхэлж байгаа шүү дээ. Тэгж байгаа тийм ээ. Тийм, эмэгтэйчүүдийн баг дээр орж ирж байгаа. За тэгээд бас тэрийг хүлээж байгаа. Яг гоё юм байна шүү дээ. Тэгээд бас нөгөө Ted Lasso дээр тоглолт байлоо нөгөө тамирчин нь мэргэжлийн лигт одоо тавьж байгаа. Тэгээ анхны одоо яг ийм сонирхчдын одоо ийм киноноос хөлбөмбөлөө одоо ингээд мэргэжлийн лигт хүлээ тавьж байгаа бас нэг анхны тамирчин болж байгаа. Тэгэл хөгшөөнтэй 30 бараг 40 хүрч байгаа. Гэтэ яг бас тэгээд тэр чинь бас боломжгүй зүйл байхгүй гэснээс харуулж байгаа байхгүй. За тэгээд надад бол яг ингээд анхаарал татсан юу гэхээр за хаалтын тоглолт эхлэхээс өмнө тэр бас Мадонна гарч ирж байгаа. Мадонна тэр тоглолтыг эхлүүлж байгаа. За хоёр бас одоо Роналдиньо, Роналдо, Ориг Роналдо гэж бид бас ярьдаг тийм ээ. Тэр хоёрыг ингээд бас хамтдаа харахад маш гоё байлаа. Бас суучны тэр тоглолтуудыг саналаа. Нөгөө Робби Вильямс яг хоёр хүүхэнтэй бас дуулсан. Робби Вильямс ч одоо тэр нэг Сопраноос дээр гардаг нэг дүртэй яасан ч мохоо адилхан хөгшөрцсөн. Тэгээд тэр дуун ч гэсэн бас надад л тэр дуун таалагдаагүй. Тийм нээлтийн яг тэр Робби нээлтийн дуу эсэргээр яг тийм карнивал ч юм уу эсвэл жинхэнэ Шакира гарч ирвэл яг ингээд тоглолтын уур амьсгал орох тийм нөхцөл бүрдэнэ. Нөгөөх нь болоод ирсэн чи зүгээр л нэг байдаг энгийн одоо юу гэдэг нэг юм романтизм майкын поп дуунууд байдаг шүү дээ. Тий, надад яг хоо Suffer гэдэг нэрлсэн. Надад тэр нь бол яалчгүй нөгөө ингэж санагдсан л шууд бүх юм ингээд дэлгэчвэл хүмүүст ингээд нэг хүлээлт байхгүй болчихно. Ингээд баг-багаар гэдэг амталж байгаа. За мэдээж Мадоннаар эхэлж байгаа шууд босгон тавьчихж байгаа. За тэгээ Робби Уильямс бол за мэдээж бас ямар ирэх юм бэлээ тийм ээ. Одын үед бол одын үед за 18 оны дэлхийн авраг дээр нөгөө санжин Робби Уильямсыг дунд хоороо гаргаж нэг одолж ирсэн тийм ээ. За тэгээд үг хэлж байгаа манай жүжигчин хэм блэ? Хэм бэлээ дээрсэн. Нөгөө Miss Impossible үлээ. Mission Impossible гэдэг Bradley биш тамаа туслаараа найрч туслаараа тэр чинь нөгөө юугаар онгоцноос ингээд нөгөө шүхэртэй буун гэж ерөөхдөө бодож ирсэн шүү дээ. Тэгтээ бас арай жоохон дараах явуулчлаа. Том Круз за баярлалаа найрч. Том Крузийн ярьсан тэр яриаг нь бол би сонсоход надад бас амар таалагдсан. Тэр бол бас амар тийм эмошн өгж байгаа. Цаана аян дивсэж байгаа. Яг нөгөө кино дүнгиж эхэлж байгаа триллер шиг те. Энэ бол дэлхийн аварга. Энэ бол бидний одоо ямар ч одоо үндэстэн байсан хамаагүй бидний нэгдэж чадж байгаа. Энэ бол та бүхний сүүлжийн ийм гэлээ. Үнэхээр бүр шар ус бостолт авч илээ. Тэгэхээр бол надад бол аюу гой таалагдсан. Том Крузийн тэр гэхдээ нөгөө бас нөгөө арай илүү өндөр хүлээлттэйсэн болохоор би бол яг тэр онгоцноос буух юм уу шүхэртэй орж ирэх юм уу яг тэрүүгээрээ бодож ил байсан л да. Гэхдээ зүгээр алхаад ороод ирэнгүүт нь яасан энгийнээр хамаа явж байгаа. Тийм. Яг нөгөө би бас тэгж бодсон л та. Тэгээд сүүлд нь би ингэдэг нөгөө камерын тэр нэг юу н харсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө юунуудаа спикерүүдээ бүр ингэ тросон дээр үлгцсэн байсан. За тэгээд нөгөө энэ паук гэдэг юу гэдэг штэ. Камеруудыг тэр камер ингээ гүйдэг болохоор ер нь лисчон задгаа байсан ч гэсэн битүү юм тросууд байгаа юм лээ. Тэгэхээр нэтэг тэрэг ч юм уу нэг юмар дээрээс доош ингээ угаахаар боломжгүй юм байлээ. Эсвэл зиппер ингээ холоос ингээ яг одоо нэг тэр бас нэг ядаж нэг тийм экшн те экшн байвал бас арай өөр авах морто ч юм уу те арай өөр те моциклтэй ч юм уу те өөрөө одоо хитэн наснаа ингээ моцикл ундаг дандаа хөвчлэн бас төрөхөд өөрөө хийдэг гэж бас алтартаа штэ. Тэрүүгээрээс бол бас яах вэ магадгүй. Тэгээд ингээд нээлтэн дээр ийм арга хэмжээ ингээ болчихж байгаа. Яг уу яг тэр хаалтын арга хэмжээнд дээр арга хэмжээнд чих нь хаашийн тоглолтын дундуур жишээлбэл алтан дагныг Иньеста гаргаж ирээд тэрний дараа Роналдо алтан дагныг авангуудаа Дональд Трамп дээр очсон. Тэгээд Дональд Трамп тэрэнд нь хүрээд дийлээд байгаа мó хүрээд байгаа мó бүүмэд тэгээд тэр нэг камер дээр яг тэр нэг момент гарч байгаа байхгүй юу. Яг энэ үед одоо Германы одоо манайхаар бол баг үндэсний телевиз ч юм уу да шин. Одоо Германы телевизийнхэн шууд энэ нөгөө протокол байхгүй зүйлийг ингэж хийлээ. Баг хараан галцсан. Ямар новшин болоод байгаа юм бэ? Хин хүрээд байгаа юм бэ? Яагаад ингэж энд авчиж байгаа ийм зүйл байх боломжгүй гэд бүр шууд дамжуулалтаар бол тэгж ярьсан байна лээ. За үүнээс гадна бас нөгөө угаасаа хаалтын финалийн тоглолт гэдэг утгаараа нөгөө оддууд
нэлээд цугларсан одоо дүүрсэн тий. Pharrell Williams тэгээ Will Ferrell өөр чи хин юм байлаа даа. Trevor Noah гэж одоо тэр нөгөө South African юу гэдэг штэ comedian гэдэг штэ би үзчихсэн чинь Trevor Noah энэ да гэсэн чи манай нэг тайлбарлагч за Weekend ирсэн сууж ийн гэж боддог байхгүй. Тэгэхээр ямар муухай рейсэс юм гаргаж ирж байна гэ. Яг өнгөд дээрстэй тэгээ буржгарын ойлгомжтой гэхдээ энэ чинь Weekend биш. Зүгээр нэг юм дөхөн болоод ирэнгүүт Weekend дээрээ сууж ийн үгүй тэр чинь Trevor Noah шүү. Тий. Надад тэр юу тэр нэг Трампыг тэр нэг алтан дагнд хурж байгаа тэр нодлон дэлхийн аварга санаж байна. Яг нөгөө арабын бас нэг алдартай нэг давс ингэ цацдаг нэг. Тий. Турк хэлээ тий. Нүрсэт гэлөө юу лээ. Тий. Тэр чинь одоо нөгөө бас тухайн үед бол нэлийн бас амар вайрал болж исэн. За тэгээд хөлбөм мөчнөр тэдэн дээр очиж хоол иддэг байсан санаж тий. Тэгсэн чинь өөрийгөө одоо дэлхийн супер од болсон. Би баг өөрийгөө хүлээж зөвшөөрсөн. Гэхдээ тэр чинь баг Аргентины шигшээ багийн 21 дахь тоглогч биш юм уу? Тэгээд тэгсэн чинь санаж нөгөө дэлхийн аваргаар тэр алтандаа ингээ барай зураг авахсан чинь хүмүүс шууд дургуутсаад бас юу болоод байна одоо хэн болж одоо чи юу. Тэгээд тэрнээс ер нь бол шууд юу нунсан баха. Тэр рейтинг нь унсан бас тодорхой хэмжээний шүү. Бас тодорхой хэмжээний тэр нөгөө хоол хүнснээс гадна тэр нэг нийгмийн статусын одоо тэр нөгөө одоо юу гэдэг нэг ихнэр мэхнэрээ зоддог ч юм уу эсвэл нэг тиймэрхүү байдлаар жоохоо муу нэртэй болцсон юм шиг байгаа. Тэгээд тэр чинь алтан дагийн өмнөх дэлхийн аварга дээр Аргентин авангууд нь байсгал алтан дагинтай хүн болгон дээр нь очиж зураг аваад байсан шүү дээ. Тэгэхээр юу санагдсан бэ гэхээр энэ зүгээр Аргентины шигшээ багийн л тоглож байсан юм шиг байна. Аргентины шигшээ багийн хоолны одоо хүмүүстэй нэг Аргентинд яагаад дургүй гэхээр Аргентин чинь ер нь бол волейбол тоглодог болсон шүү дээ. Тий. Тэгэхэд тэгээ гигүнд одоо Марадона гарчснаас хойш ер нь бол дэлхийн аварга авчирж өгч ингээд хөлбөмбөгийн орон болгож байгаа шүү дээ. Ер нь хэцүү улс л да. Тэгээд нөгөө нэг волейбол тоглодог гэж нөгөө Марадона яг нөгөө бохны гараараа гол хийж тэгээ волейбол үндсэн спортоор тоглож гол хийж дэлхийн аварга авчирж ирсэн гэж хүмүүс дургуй. Аргентин хүнээс асуухад Месси Марадоноёг л Марадона л хийт. Уг нь бол тэгтэн тий. Месси гэхээс илүүтэйгээр Марадона гэдэг. Ягаад гэхээр нөгөө Аргентины шигшээ баг тэр нөгөө төрүүлдэг жилүүдийн ингээд аваад үзэх юм бол яг одоогийн бүрэлдэхүүн шиг тийм тогтмолч юм эсвэл сайн бүрэлдэхүүн байгаагүй. Тэр үед дээр Марадона чирж одоо жишээлбэл авраг болсон. Яг ганцаараа бүр үнэхээр нэрээ чирж байгаа. Тий. Тэгэхээр нөгөө Месси Марадоноёг л шууд Марадона. Тэгээд тэр чинь бас нэг сонирхолтой шүү дээ. Нөгөө Фалкландын арлуудтай холбоотой асуудал төр. Аргентины тоглолтын дээр жишээлбэл тэр Фалкланд гэдэг тэр нэг аралтай холбоотой асуудал жишээлбэл Маргарет Тэтчерийн үед одоо тэр 86 оны дэлхийн аварга дээр Аргентины тоглолт бол зүгээр тоглолт биш. Тэр бол нөгөө дайны араас болж байгаа гэдэг утгаар айгүй тийм том сөргөлдөөн байсан. Одоо зэрэг Фарава Айланд буюу эсвэл Фалкландын арлууд гэж нэрлэж байгаа газар одоо ч гэсэн асуудалтай байдаг. Тэгэхээр сая Аргентин Английн тоглолтын өмнө ерөөсөө тиймэрхүү одоо урай лоодсон цаасан дээр бичсэн ямиг одоо Аргентины шигшээ гаргахгүй шүү гэсэн зүйлийг FIFA-гийн зүйлээс хэлсэн байгаа байхгүй. Гэтэл тэр чинь ингээд дараа нөгөө улс төрийн томоохон мөргөлдөөн болно. Гэтэл тоглолтын дараа яг ингээд дуусны дараа талбай дээр ялж байгаа баг үлдчихэж байгаа шүү дээ. Нөхдүүд харин өстө Фарагийн арал бол биднийх гэсэн нэг тийм юугаа барьцсан. Одоо тэгээд энэ дээр одоо FIFA торгуул өгөх юм уу өгөхгүй бас сайн мэдэхгүй л байна. Өгөхгүй аа. Сая Парадасын одоо тэр улаан хуудсан бас байлгуулсан шүү дээ. Тэгэхээр ч одоо ер нь бол энэ жилийн FIFA энэ жилийн одоо зохион байгуулалт ер нь бол Аргентины баг нөгөө тэр 21 биш аваа 22 23 дахь тоглогч болоод байна гэдэг. Одоо яг манай нөгөө Аргентин дэмжигчнэр бас жоохон муулж магадгүй бид ч гэсэн ер нь Аргентин дэмжсэн би Мессиг ер нь олон жил бас хардаг бас харахгүй байх аргагүй шүү дээ одоо ийм агуу хүн. Гэхдээ хэрвээ сая энэ жил Месси дэлхийн аварга ахаад авчирсан бол Марадоны Месси гэх юм бол Месси л гэж хүн болгон ярих байсан баг. Тэгэхээр Аргентин ялцсан бол ёстой жинхэнэ нөгөө Инфантиногийн нууц хүн Месси юм байлээ гэдэг яриа баг тийм ярих баг тийм ээ. Тэгээд баг тэрэндээ сүлд нь бас санаа зовоод Аргентинд мафа орсон уу гэвэл яг бол үнэхээр бас гайхалтай байгаа даахгүй юу. Амар багуудтай тийм ээ. Ямар тоглолт ямар одоо камбэк авчирж исэн. Тэгсэн чинь Испанид бүр нэгч тоглолт одоо нэгч зохиолт хийгээгүй гэхээр бас нэг сон. Тэгээ нөгөө тоглолт руу орохоос өмнө бичлэгүүд гарч ирсэн шүү дээ. Мессиг бүгдөө хүлээгээл амар сүртэй дотроо гэж бодоод байсан чинь. Тэгсэн чинь яг тэр тоглолт руу гарахаас өмнө Месси зүгээр одоо бүх юм март одоо яах вэ гэсэн нэг
тиймэрхүү нэг үг хэлээдсэн шүү дээ. Нөгөө зарим хүмүүст нь бүр тоглолт эхлэхээс өмнө үйлж эхлээдсэн байхгүй. Тэр нь яг ямар ач холбогдолтой юм болоо гэд магадгүй хойлоо тэрийг бас сайн дараа нь судалж байгаа бас яг бүр тусдаа нэг дугаар гаргая гэж бас бодсон. Энд дээр одоо жишээлбэл Аргентины шгшээ багийн ерөнхий тоглолтуудыг одоо энэ дэлхийн аваргад бол нийтдээ 8 тоглолт хийсэн байна. 8 тоглолтын төгсгөлд нь Испани дээр хожигдсон. Бусд нь ерөнхийдөө хаалга хуураймаас 2 тоглолт бусд нь бүгдээрээ хаалга дээр гол алдсан. За Алжирийг 3-1-ээр очиж байгаа, Австрийг 2-1-ээр очиж байгаа. Бусд нь за Ярданыг 3-1, Капо Верде 3-2, Египеттэй 3-2, Швейцартай 3-1, Англитай 2-1 гэд. Тэгэхээр бас нөгөө хамгаалтын шугамн жоохон цоорхоо байна уу да гэдэг асуудал жишээлбэл энэ дээр харагдаж байгаа байхгүй. Гэтэл эсвэргээрээ Испани шгшээ багийг аваад үзэх юм бол за Испани ерөнхийдөө тийм олон голоор хоцсон гэвэл ганцхан Сауди Араби байсан шүү дээ. 4 голоор хоцсон. Бусд нь ерөнхийдөө нэг тэгээр явцсан санагдаж байна. За ганцхан Бельгийн шгшээ багт л гол алдсан баг. За Капо Вердед бол ялчгүй энэ жилийн тэнцэж байгаа. Тэглээ Капо Верде энэ жилд хөл бөмбөгт бүр шинэ амьсгал оруулж шинэ юм найдвар өгсөн тийм ээ. Бүх юм одоо ингээд мөнгөөр худалдаж авдаагүй шүү гэсэн нэг тийм бас том мессеж өгсөн шүү. Ер нь. Одоо тэгээд тэр Возинья чинь Реал Бетис руу явцсан байлээ шүү дээ. Реал Бетис явцсан тэгээд. Возинья одоо 40 настай хаалгач Реал Бетис руу явчлаа гэдэг. Ер нь дэлхийн аврагтай холбоотой 8-аад ерөөхдөө бол явагддаг. Энэ жилийн 8-аад гэхдээ ер нь дуу шуугаан багтай 8-аад явчлаа шүү. Тэгээд нэг чимээг өгсөн юм байна. Тэгээ яг бас Испани дэлхийн авраг авсны дараа Реал Мадридийн сошиал хуудсан дээр Кукуре манай бараг леженд ингээд пост оруулсан байсан. Одоо тэр хүн албан ёсоор бүр гарисыг зураачгүй байгаа. Тий зүгээр шүүм явж байхад Реалын одоо албан ёсны хуудсан дээр ингээд бичсэн байсан. Тэгсэн чинь дүнгийн өнөөдөр өглөө би бас нэг ингээд шортс юм зөвлөе бас ингээд нааш чаашаа явуулчихсан чинь бараг Кукуре Челсид үлдэн гэсэн нэг тиймэрхүү юм. Яг нөгөө юу Алонсогийн удирдлаганд ор Кукуре тоглоод арай өөр харагдах шалтгаалтай шүү дээ. Өөрөө довтлдог маягийн юу. Тий өөрөө Испани тоглож ирсэн тийм ээ. Айгу гүйдэг тоглогч байхгүй. Тэгэнгүүт Моуриньогийн үед бол зүүн жигүүрийн хамгаалагч төр за Челсид байхдаа хэн байсныг санахгүй. Нэг тал дээр Бранислав Иванович, Кейхел тэгээд Жон Терри зүүн дээр нь одоо хэн байдаг вэ? За яста санахгүй. Аспиликот байхгүй. Сезар Аспиликот. Мань хүн чинь бол тийм гүйдэг одоо тоглогч шүү дээ. Илүү яг хамгаалтын пасаа гаргахын үед гаргаждаг. Кукуре бол тэр нэг яг зүүн жигүүрийн хамгаалтаас гадна зүүн жигүүрийн барыг хагас хамгаалагч гүйдэг тоглогч. Тэгээ Алонсо одоо барыг нөгөө Марселотой барыг одоо харьцуулах боломжтой байгаа байхгүй баг хамцыг тоглож байсан шүү дээ. Яг тийм урагшаа гүдэг хамгаалтаас илүү ер нь бол хамгийн сайн хамгаалт бол довтлоо гэж ярьдаг шүү дээ. Тэр шиг яг энэ дээр бол Испани яг хамгийн сайн хамгаалт бол довтлоо гэж хэлсэн. Тэр шиг адилхан одоо бол яг Марселотой төстэй тоглолт байгаа. Нэг яг дриблинг тим амар сүртэй биш ч гэсэн довтлоо сайн дэмждэг. Жигүүрээ сайн орж иж бас кросс юм уу эсвэл бас нэг аюултай байдал үүсгэдэг болохоор ялчгүй. Алонсод бол хэрэгтэй нэг одоо зэвсэг байгаа байхгүй. Тэгснэ энэ юу Алонсогийн хувьд бол Ливерпулсэнтэй дөрвөлдөг жилдээ ерөнхийдөө 3 хамгаалагчтай хөлбөрийг илүү барьдаг. Тэгэхээр нөгөө нэг Конте анх юунд очиж байгаа Челсид очиж байгаа 3 хамгаалагчтай хөлбөрийг жишээлбэл ерөнхийдөө Премьер Лигт оруулж ирсэн шүү дээ. 3-4-3-3-4-2-1 ч юм уу ингээл аваад үзэнгүүт тэр үед хамгийн түрүүнд юу харагддаг вэ гэхээр хоёр жигүүрийн одоо хамгаалтын талаас одоо довтлохоор ордог тэр хамгаалагч нарын үн өсдөг. Одоо жишээлбэл Маркос Алонсо чи ямар үнэтэй боллоо. Ерөөсөө мэддэггүй байсан тоглогч тийм ээ. Тэгэнгүүтээ нөө Забакоста гэх мэтийн тоглогч нарыг өстой минимумд 14-15 сая болж хөрж байгаа байхгүй. 10 сая дотор гэдэг гэсэн бол Алонсо чи бараг 20 сая гараад явцсан байх жишээ. Тэгэхэд ингээд аваад үзсэнгүүт энэ бас Челсид хийж байгаа энэ хөдөлгөөнийг аваад үзвэл Кукуре хэрвээ Реал руу очихгүй Челсид үлдэх юм бол бас надад бол гоё сонголт л гэж хэлнэ. Тий. Яг уу Реалд очих юм бол за том нэртэй. Яг уу Реалд очичлаа л гэж юухээр хараад байгаа юм л та. Том нэртэй. Тэгээд Моуриньо бас шинжилэл өөртөө хийж чадах хүн мөн үү? Тэр хүний гаргаж чадах тийм ээ. Моуриньо өөрд нь яг тэр хүн хэрэгтэй юу? Ер нь бол хэрэгтэй. Реалд бол одоо тоглогч бол дутна гэж байхгүй. Тийм шүү дээ. Одоо бол хэрэгтэй. Реалд Моуриньо тий. Надад тэрийг авч өгөөл шууд дайрдаг хүн шүү дээ. Одоо
гол нь нэг байрлал дээр ядаж нэг 2-3 хүн байж иж Морины нөгөө хэдийг ч чинь сонирн болгодог байхгүй. Одоо жишээлбэл Барсад хийжсэн Морины Реалыг дасгалжуулж байгаа Барса дээр Пеп Гвардиола байлаа. Тоглолт тэнцдэг үлээ, нэг нэгээр тэнцдэг үлээ, нэг тэгээр хожигддаг үлээ. Тэр тоглолтын одоо ховц солих хүрээнд тэр тоглолтын дорш Морины дугуй байж байгаа. Тэгээ тоглолт дуусны дараа та нарын дунд нэг харах байна гэж ярьсан гэж. Миний тактикийг задлаа. Энэ дээр ингэх байсан, тэгэх байсан. Хин одоо цаашаага задлалтын гингүүтээ шууд Икер Касиясийн эхнэрийн жишээлбэл сэтгүүлж. Тэгээ Касиясыг одоо ерөөхдөө тэр нөгөө тактикийн юм янз бүрийн эхнэртэй хэлж өглөө гингүүтээ мань хүнийг сэлгэн суулгангуудаа одоо тэр нэг хөгшин босныг хаалгаж байсан шүү дээ. Тэрийг гаргачихж байгаа байхгүй. Зүгээр ингэж дэргэлдэг байхгүй. Тэгэхээр одоо тийм болохоор энэ Реал Мадридэд бол нэг тоглогч бол дутаад байна гэж юм байхгүй. Харин ч эсэргээр олон байх тусмаа Мориньогийн яг юм сентин ингээд дээш ингээд улам статус нь ингээд бэхжээж явах зүйл харагдаад байна. Одоо тэгээд за Алисе тийш явна гэсэн байгаа тийм ээ. Тэгэхээр Алисе, за Мбаппе байна, Дембеле, за Дембеле чинь Барселона тийм ээ. Дембеле юунд байгаа? PSG байгаа. За тэгээд ер нь бол ийм амар тоглогч нарыг бол ганц дарах боломжтой нэг ноён бол одоо угаасаа Мориньоос өөр юм байна. Мориньо тэгээ Анчелотти хоёроос өөр тийм хүн байхгүй шүү дээ. Яг хуу юун дээр нөгөө Тен Хаг анх Манчестерд очиж Роналдог суулгаснараа өөрийгөө жишээлбэл дасгалжуулагч бол тоглогчоос илүү юм а гэсэн мессежийг өгөх гэж оролдоод бараагүй. Одоо тэгээд ерөөхдөө яг вэ Пеп Гвардиола ч гэсэн бас байвал байж болно. Тий. Юрген Клоп байвал байж болно. Клоп бол байж болно тийм ээ. Гвардиолад нэг бас нэг сонирхолтой мэдээг би өнөөдөр өглөө бас уншсан. Тэгсэн чинь Италийн шигшэваг Гвардиолатай Италийн одоо хөлбөмбөгийн холбоо Гвардиолатай холбогдоод манай шигшээд одоо ингэ тасалжуулагч болооч гэж нэг санал тавьсан юм байна. Одоо системээр нь өөрчлөхгүй бол Итали угаасаа хэцүү шүү дээ. Тэгсэн чинь Гвардиолад 60 секунд хэрэг 60 секундын дотор би танаад ажиллах боломжгүй гэж өөрийгөө илэрхийлсэн гэж байгаа. 60 секундын дотор энэ трансфер ингээд цуцлагдлаа гэсэн нэг тийм бүр том юутай шашигтай мэдээлэл явж ирсэн. Одоо Италич хэцүүдээ одоо юутэй л авах хүн бол за эсвэл маш их мөнгөөр зодч ямар нэгэн бас нэг менежерийг авчирна. Эсвэл нөгөө карьер нь дуусж байгаа насны нэг гүйтж байгаа нэг тим хүлийг авчирлах бах та. Эсвэл бүр залуу. Одоо Сильвио Балдини байгаа юм байна л та. Яг энэ жил бол Пирло очих магадaltaй гэж бас ярьж байгаа. Пирло бол дасгалжуулагчийн хувьд за нөгөө нэг Франк Лампард Челсид очиод нэг өөрийнхөө нэрээ айгүй том юугаар алдсан шүү дээ. Яг тэрнтэй адилхан Пирло дээр шууд Ювентус унтсан. Тэгээд Ювентусын баг уналтын үе таарад тэгэд мань хүн дээр бас жоохон асуудалтай. Алонсо хөтлөөр Реал дээр очиод унсан шүү дээ. Тийм ээ. Хин бас бол гоё дасгалжуулагч болж байгаа. Дероси. Дероси айгүй гоё дасгалжуулагч болж байгаа. Данч Ромог болон сайн авч явж исэн чинь Данч тэр Ромотой холбоотой тэр нэг сахирлуудынх нь тэр нэг тавьсан одоо тэр нэг менежер хүүхэн байгаад байгаа маа. Тэр хүүхний тавьсан одоо тэр одоо сценарын дагуу тэгээ Дероси ажиллаа хөгжил орох л та. Одоо тэр Комос байна тийм ээ. Комын цэлжуулагч нь Фабригас байна тийм ээ. Фабригас гоё энэ Комог нэрээ өмнөх жилийн одоо өмнөх улирлын хувьд бол Комо шиг гоё багийг ерөөхдөө харсангүй. Европт бол хамгийн одоо ийм цэгттэй хамгийн найдвартай за байнгын ийм юу та тийм одоо системтэй харагдаж байгаа тийм ээ. Европт бол яг ийм баг одоохондоо ховор байна. Тийш жоохон хөрөнгө оруулалт жоохон тийм илүү PR орж ирэх юм бол ийм баг. PR хэрэггүй л дээ. Комо ч өөрөө нөгөө баячуудын нуур. Тэгээд нөгөө Холливуудын оддууд нөгөө Италиар амархтаа мөнгөтэйгөө амар шүү дээ тэр чинь. Тэр Комо дээр очиж амардаг. Амарх болгондоо тэр тоглолтыг үздэг. Тэгээд нөгөө Терри Крюс тэгэл Терри Андре тэгээд тэр нэг Холливуудын оддууд чинь Комогийн тоглолтыг тэр сажууд явж байгаа яасан жижиг юм тий. Тэгээд энэ хүрээнд нэвтрүүлэг өндөрлөж байна. Маргааш дахин уулзцай. Маргааш илүү сонирхолтой мэдээлэл тавьж хүргэх болно. Баярлалаа.